За ер нь тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг бол Монгол улсын нэг 30 орчим хувийг хамруулъя гэсэн олон улсад бол амласан манай Монгол улс болвол ер нь бид нар аль чадхаараа л одоо тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх юмсгээс хичээж ажилдаг. Нэмэгдүүлэх бас боломж ч бас Монгол улсад нэлээд байдаг. Гэхдээ яг тэр ажил бол сансны хэрээр бол ерөөсөө явах боломжгүй хэцүү ажил. За тийм би энэ ажлыг бол өөрөө яг одоо гардаж хийсэн хүний хувьд бол бас ямар давуу тал байдгүй, ямар одоо дутагтай тал байдгүй бүгдийг мэдэрсэн. Ер нь анх бол говийг тахан газрын Б хэсгийг баруун зах руу өргөтгий гэсэн санаа бол 2009-с 2010 оны өвөл болсон зудын дараа үүссэн. Тухайн үед манайх одоо азарч гэх юм уу, эзэрч гэх юм уу 14 холонд үзүүч түүсэн байсан. Тэр 2009 оны 7 дугаар сард олон улсын тех группийн сангуучлал дээр. Тэгтэл тэр 14 холонгийн маань бол одоо үндсэндээ 12 нь буюу одоо баг ихэнх хувь дархан цаастай газраас тэр одоо байгаль цагаагаар хүндрэлтэй маш хүнд өвөл болж байхад бүгдээрээ дархан цаастай газрынхаа баруун талд нь гараад тэнд цонжим говь тэр баруун хуурай тэр байтгийн 10 өвлөө орсон байсан байхгүй юу. Тэгэхээр энэ дээр шинжлэх ухааны ямар дүгнэлт гарч байгаа вэ гэвэл ерөөсөө хамгийн хүнд хэцүү зуд болцсон байхад хуланд хамгийн хэрэгтэй нутаг нь манай дархан газар байхгүйсэн баг. Ерөөсөө энийг бол ийш нь сунгах ёстой байна гэдэг санаа бол тэн дээр гарч ирсэн. За ингээд мэдээж бид нар бол дархан цаастай газараа баруун тийш нь сунгах гэдэг ингээд үжил баримтал буюу одоо тэр баримт бичгээ боловсруулад явж исэн. Тэгээ яг хуу сайхан бас санал сэтгэлтэй хүмүүстэй тулгарсан. Ховд аймгийн Булган сумынхан бол одоо түүхэн тулгарлалт болсон байтуг уулаа дархан цаастай газар болгоё, тусгай хамгаалалттай газар болгоё гэсэн ийм сайхан дэмжлэг бол тэр сумын дэмжлэгтэй нийлээд манай дархан цаастай газар тэр хулангийн одоо өвлийн үед хамгийн одоо чухал амьдрах орчин болдог говийг хамруулад бүр цаашлаад байтуг уулыг оруулаад ингээд баруун тийшээгаа нилээдгүй сайн бас өргөтгөж чадсан. Тэгтэл баруун талд нь бас их сайхан санал ирсэн. Зүүн талд нь уучлаарай эсэргээрээ зүүн талд тэнд яасан бэ гэвэл манай Говьтай аймгийн Бугд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурдаар бол хөвчийн нуруу гэдэг алтан өвөр говь зүүн гарын говьг тусгаарладаг Монгол алтан нуруу төгсгчийн сайхан үзэсгэлэнтэй сайхан доороо алт эрдэнэс агуулсан сайхан уулыг бас тусгай хамгаалтанд оруулъя гэдэг ингээд өөрсдийнхөө одоо хөгжлийн бодлогын төлөвлөгөөнд оруулаад баталсан байсан. Тэгэхээр тэр суур үжил баримтлалыг нь бид нар үндэслээд ингээд болвол тухайн үедээ бол Говьтай аймгийн Бугд, Тонкол, Ховд аймгийн Алтай, Өвөнч, Булган сумын нийтдээ 5 одоо сумын хэмжээнд за бүх одоо багийнхан, сумынхан, аймгийнхан иргэдийн хурлаар шат дараатаа хилцүүлээд ингээд бичиг баримтыг бэлэн болгосон. За анхандаа бол 2 аймгийн иргэдийн хурлаас гарсан одоо хүсэлт нь бол бараг 1.5 саяга талбайтаа тэгээ өмнөх талбайтаагаа нийлээд 2 сая гаруйгаа талбайтаа ийм ер нь томхон хэмжээтэй дархан цаастай газар болохоор ингээд улсын хурл руу орсон. За улсын хурлын төвшөнд бол ямар яриа явагддгүй гэвэл ерөөсөө тусгай хамгаалалттай газрыг үргэлж бууруулна багасгах гэдэг. За ихэвчлэн бол энэ яриа бол дарамт чахад хоёр ямаас зөнгөлн нөлөөлж исэн намайг байхад нэгдүгээр бол уул уурхай ям бол одоо илүү их энд бол бодлогын чанарт орж ирдэг. Энд одоо уул уурхай баялагтай байх газрууд байж чинь энийг дархан цаастай газарт оруулах юм бол одоо уул уурхай хөгжил цөргөөр нөлөөлнө гэсэн ийм нөлөөлөл нэлээд орж ирсэн. За нөгөөх нь төдөө аж ахуй яамнаас бол малаж ахуй бэлчээрийн эдгээр газрын хэмжээг бол хомжээнэ малчтын аж амьдрал нөлөөлнө гэсэн. Ерөөс үндсэндээ энэ хоёр яам бол хоёр яамны саналыг бол зөнкөлдөг. Тэгээд ямар ч байсан энэ дундуур явсаар байгаад нэг 806 мянган гата дархан цаастай газар болгож өргөтгөж чадсан бол энэгээр өргөлж бас бахархаж бид бүгд бас энэ амжилтаа баттгаж явдаг. Ер нь зүгээр цаашид ер нь ийм томхон хэмжээний дархан цаастай газрыг бий даа байгуулах эсвэл өргөдөх нь гэдэг бол нилээдгүй бас улс төрийн орчин дотор ажиллах юм нөхцөл бүрддэг юм билээ. Яагаад гэвэл ерөөсөө анханасаа л энэ асуудлыг багийн иргэдийн хурал нийтийн хурал тэгээд сумын иргэдийн хурал, сумын төлөөлөгчдийн хурал гээл бүх шатнд нь хэд дахин хилцэх, зарим үед нь буцах гээд ер нь ингэхлээр бол тухайн одоо иргэдийн хуралд зөнкөлн сууж байгаа намын төлөөлөл лидерүүдтэй уулзах гэдэг ингээд улс төрийн одоо орчинд хөрвж ажиллах юм нөхцөл бас байгаль орчны бидэнд тулгардаг. Тэгээд тэр хөрвж ажиллаж байгаа нөхцөлд нь бид нарыг бас тухайн нам руу харьяалуулах сөрөг муугаар харлуулах ийм одоо байдлаас их ажиглагддаг. Ер нь бол байгаль орчны салбарын бид нар бол ихэнхдээ нам бус хүмүүс байдаг. Гэхдээ мэдээж одоо тодорхой намын харьяалалд орж ажиллах юм нөхцөл байдал шаардлагууд бол зарим хүмүүс тулгардгийг бол би үүсэх аргагүй.